Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан цагдаагийн ахлах төслөгч Отгон Тамир ирсэн байна. За өдрийн мэнд танд. За баяр болох гээд замын хөдөлгөөний ачаал хэр байна уу? Тэгэхээр ер нь бол нийслэхтэй хэмжээнд замын хөдөлгөөний ачаал за ерөнхий боловсролын сургуулиуд амарцсан байгаатай холбоотойгоор өглөөгөр бол одоо 20-30% харьцан хийм болсон. За ер нь нийслэхтоос одоо байгаа томоохон зах худлааны төвүүд дээр бол замын хөдөлгөөний ачаал нэлээд өгсөж байна. Ер нь хөдөө орон нутгаас нийслэлт рүү зорих хөдөлгөөний ачаал бол эрс нэмэгдсэн. За үүнтэй холбоотойгоор бол яг томоохон зах хөдөлгөөний худалдааны төвүүд дээр одоо хөдөлгөөний зохицуултан дээр бид хүн одоо яг хяналт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр сар шин нэгдсэн арга хэмжээ бас хэрэгжиж байгаа болов уу? Сар шин нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд өгч байгаа. За энэ арга хэмжээнд бол гол төлөв одоо сар шины арга хэмжээ ойрцонтой холбоотойгоор хулгайлах төрлийн гэмтрийг хийсдэг. За мөн дээрээс нь одоо томоохон зах худалдааны төвүүд бол нэлээдгүй ачаал үүсдэг байгаа. Ингээд сар шин нэгдсэн арга хэмжээнийхээ хүрээнд цагдаагийн 1-2 дугаар хэлцүүтэйгээ хамтраад хяналтчилгалтыг хийж байгаа. Гэр орооллын аслагдсан зэгүүд дээр хяналтаа тавьж байна. За үүнтэй холбоотойгоор маш одоо орон байрны хулгайн гэмтэрэгтэй бол яг тэмцэж цагдаагийн 1-2 дугаар гац дээрээс нь зарим нэгэн хэрэг төвийг бол илрүүлж байна. За хөдөө орон нутгаас ирж байгаа малын махан бүтээгдэхүүн буюу ачаан дээр нь бас хяналт тавьж байгаа. За үүнтэй холбоотойгоор бас иргэд маань яг одоо энэ мэдээлэл авч байгаа үед хөдөө орон нутгаас нийслэлт рүү зорхиж байгаа тохиолдолд бас шалгалтаар илэрж байгаа зүйлүүд байна л да. За одоо хамаатан содондоо юм уу гэр бүлийнхаа гишүүдэд хөдөө орон нутгаас малын махан бүтээгдэхүүн авчирч байна. Гэтэ энийг авчиртаа заавал одоо гаарцлын үүслийн бичлэг юм уу эсвэл нотломжтой байгааг хэлж байна. А мөн одоо шалгалтын хүрээнд бас хулгай махан бүтээгдэхүүн бас товчооны зэгүүд дээр болон нийслэл хотод орж ирээд илэрж байгаа зөрчлүүд нэлээдгүй байна л да. Тэгэхээр энэ дээр бол хяналт шалгалтаа эрчимжүүлж байна. За ер нь цаг үйлрэлийнхаа байдлаас шалтгаалаад яг энэ баярын арга хэмжээний үеэр согтуурлах хундааны зүйл хэрэгэлсэн үед бас тээвэр ирэлт жолоодох зөрчил ихсдэг. За сая одоо энэ 18 оны 12 сард шинжлэлийн арга хэмжээний үеэр бас иргэд маань бас баярынхаа арга хэмжээ тэмдэглэлээ согтуур тээвэрлэгчлсэн зөрчил нэлээдгүйх байлаа. Зөвхөн хоногтол 45-аас 50 орчим согтуур тээвэрлэгчлсэн зөрчлийг бол зөвхөн цагдаагийн албаагчийн хяналт шалгалтаар илрүүлж ажилласан байгаа. Тэгэхээр яг одоо энэ баярын өдрүүд яг нийслэл хотын хэмжээнд бол томоохон зах худалдааны төвүүд дээр бол нэлээд ачаал үүсгэж байна. За орон нутгийн замд гарч байгаа бас лорын дуудлага мэдээлэл гэх юм бол нэлээдгүй хэрж байгаа. Энэ нөгөө хурдаа хэтрүүлэх тийм ээ. Дээрээс нь тээврийн техник бүрэн бүтэн байдлаа хангаагүй. За жолоочийн хөдөлмөр амралтын горимыг зөрчиж байгаа асуудлууд нэлээдгүй байна. Энэ дээр бас хяналт тавьж байгаа. За манай Баянгол дүүргийн хэмжээнд гэх юм бол томоохон зах худалдааны төвүүд рүү бас түлхэн хөгжөө тавьж байгаа. За яг одоо энэ эх 7 хоногийн одоо энэ ирэх амралтын хагасаа бүтэнсээ өдөр бас дэх сонгоогоор явуулах гэж байна. Тэгэхээр энэ мэдээллийг авч байгаа иргэд маань бас амралтын хагасаа бүтэнсээ өдөр дэх сонгоогоор явах гэж байгаа шүү. Дугаар хязгаарлалт үйлчлэнэ. За дэлгэцэн дүрс гарсан байна. Хяналт шалгалтын дүрс. Хоёлаа дүрсэн дээр бас тайлбар хэлээ явчих. Ер нь одоо иргэд өөрсдөө гарал үүслийн бичиггүй мах одоо авч явсан тохиолдолд яаж вэ? Хурааж авч гэнэ үү? Яаж вэ? Эсвэл сануулгах арга хэмжээ өгч гэнэ үү? Дүрсэн дээр хоёлаа тайлбар хийчих. Тэгэхээр тухайн ер нь аслагдсан гэрээ ороолын цэгүүд дээр болон ер нь бол баа цаавд үйлчлэг шалгалтыг хийж байгаа. За энэгээр бас согтуур тээвэрлэгчлээ зөрчил бас нэлээд хөвлөж чинь. За хоногтоо нэг дүүргийн хэмжээнд гэх юм бол нэг 10-аас буухгүй байгаа согтуур тээвэрлэгчлээ зөрчлийг. За ер нь баа цаавд үйлчлэг хийж байгаа тохиолдолд орон нутгаас ирж байгаа жолооч нар маань бас нотоломжтой байх хэрэгтэй байдаг тийм ээ. Нотоломжгүй бол бид хүн одоо тухайн аяг бол шалгуулахаар бол цагдаагийн 1-2 дугаар хэлц рүү шилжүүлж өгч байгаа. Гол нь иргэд маань яг одоо энэ махан бүтээгдэхүүнийг авч орон нутгаас ирэхдээ нотоломжтой байх хэрэгтэй. Тэр нь бол гард үүслийн бичиг байх хэрэгтэй. Дээрээс нь бол тухайн одоо найз нөхөд юм өөрийнхөө хүрээний амны одоо мал хуусаа гаргасан бол тэрийг заавал нотоломжоо зургаар бичүүлж авчрах хэрэгтэй байдаг. Тэгэхгүйгээр зүгээр шалгуулдаг одоо хамаатан саднаас авсан гэдэг юм эсвэл худалдаж авсан маа гэхээр хэмжээний махан бүтээгдэхүүн байх юм бол заашгүй бид нар шалгахаас сурах хэрэгцээ. Яагаад гэх юм бол яг энэ сар шины баярын өдрөдтэй холбоотойгоор хөдөө орон нутгад мал улаалах гэмтэргийн тоо үзүүлэлт нэлээд өссөн байгаа. Дээрээс нь бас одоо энэ нийслэл хотод бол яг энэ аслагдсан гэр ороолууд дээр бол орон байрны хулгай, бууз банш тийм ээ энэ төрлийн гэмтрүүд яг хшиж байгаа учраас яг замын цагдаагийн хэлтс болон тээврийн цагдаагийн албаагч нар бол яг цагдаагийн 1-2 тоо хяналт шалгалт хийж ажиллаж байгаа. Мал улаалах гэмтэргийн сүүлийн үеийн яг статистик нөхцөл байдал тоо баримтаас хөргөл. Тэгэхээр ер нь бол улсын хэмжээнд бол сар шин нэгдсэн арга хэмжээнийхээ хүрээнд цагдаагийн байгууллага бол яг хяналт шалгалтыг үл хийж өрөнд тавьж байгаа. За яг одоо илэрж байгаагаар бол товчооны цэгүүд болон
орон нутгийн зам зэгтэйгийн постууд дээр малын махан бүтээгдэхүүн гэх юм бол одоо нэг 20 гаруй төрлийн хэрэгүүд үл илэрсэн шалгагдаа явж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр бид хүн бол яг энэ зөвхөн одоо малын махан бүтээгдэхүүнээс гадна хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр төлхөө хяналтыг тавьж байна. Одоо битүүнд гэдэг юм уу эсвэл шинийн 1-2-нд яа харахгүй л энэ бол бас иргэдийн анхаарах ёстой зүйл л дээ. Шинэлэх гэж явж байгаа тасалд ордог тохиолдол өнгөрсөн жилүүдэд их гарсан. Иргэдэд тавас сэрэмжлүүлгээ хүргэж. Тэгэхээр ер нь бол одоо энэ яг сар шинийн баярын өдрүүдээр гэр бүлэрээ хамгийн одоо хайртай дотны хүмүүстэй байдаг тийм ээ. Яг энэ үед одоо зам орчны нөхцөлөд хурдаа зөв тохируулж явах хэрэгтэй. Яагаад гэх юм бол яг орон нутгийн замд ослоорын дуудлага одоо дийлэнхийн зөнхөлтгөлд нийслэл хотын хэмжээнд бол хөдөлгөөний ачааллаас ашиглахад бол харьцангуй гайгүй байдаг. Тэгэхээр бол ер нь бол орон нутгийн замд явж байгаа жолооч нар хөдөлмөрийн урмын амралтыг зөрчихгүй байх хэрэгтэй. Хүний биологийн унталтын цаг бол 2-4 цаг байдаг. Альва зорьсон газар руу битүүнд юм уу, шинийн нэгэнд юм уу зориод амжаад очиж золгох чи гэдэг байдлаар бас хурд хөтөлж явах. За гүйц төрүүлэх үйлдэл хоригдсан газар хийх тийм ээ. Дээрээс нь одоо цагдаагийн хяналт шалгалтгүй гэдэг газараар л арх сутруул хунданы зүйл хэрэгэлдэг. Эсвэл жолооныг ирэхгүй хүнд одоо дадлага хийх зорилгоор машин өргөлдөг. Эдгээр шалтгаануудаас болж ослоорууд нэлээдгүй гарч байгаа. Тэгэхээр энэ дээр бас иргэд маань сайн анхаарах ёстой шүү гэдэг хэлмээр. Орон нутгийн замд осол гарч байгаа шалтгаануудыг аваад үзэхэд ер нь дийлэнхтэй ямар нөхцлөөдөөс шалтгаалж байна вэ? За ер нь ослоор болсон тохиолдол хөвчлөө очиход бол за хурд хэтрүүлж байна. Тэгэхээр хурдыг бол зам орчны нөхцлөөд зөв тохируулж явах хэрэгтэй. Дээрээс нь гүйц төрүүлэх үйлдэлийг одоо хоригдсан хязгаарласан нөхцлөөд хийгээд байна л да. Эдгээр зүйлүүд байна. Дээрээс нь ер нь гимтэж байгаа бэрч байгаа ослоор дээр очиж байгаа тохиолдолд зорчигч нар маань хамгаалах ус зөвгөөгүй байдаг. Энэ дээр маш анхаарах хэрэгтэй зүйл байна. Хамгаалах усыг яагаад зөөх ёстой юм бэ гэдгийг иргэд тэр хүртэл ойлгохгүй юм шиг байна. Ер нь мэдээлэлээс аваад үзэхэд осолд орохоос 70 орчим хувиар сэргийлж чаддаг гэдэг. 70-аас 80% тухайн хүнд үүсэх хэрэгслээс одоо 70-аас 80% хамгаалах байгаа. Тэгэхээр ер нь бол хөвчлэн одоо орон нутгийн замд гарч байгаа ослоор дээр очисон тохиолдолд бол бүс зүгөөгүй уртлаа мөрөс эсвэл машинаасаа шидэгдэж гарсан ийм тохиолдол байдаг. Тэгэхээр цаана л Эрдэнэ түүний аймнаас эрүүл мэнд явж байгаа учраас тэрийн цэгтэй албанаас бол яг товчооны гарч байгаа цэгүүд дээр бүгдийн бүсийн зөвлөгөөд аюулгүй зааварчлагыг нь бол тогтмол өгч байгаа. Гэсэн хэдий ч иргэд маань яг тэр цагдаагийн хяналттай хэсэг дээр бүсээ зүүдэг. Тэгээд цаашаа явж байгаад нэг ойрхон замдаа амраад цааны газар орд юм уу. Эргээд бүсээ зүүхгүй хөдөлгөөнд оролцож явдаг. Ингээд ослоовоор гарах шалтгаан нөхцөл үүсдэг байгаа. Тэгэхээр яг энэ мэдээллийг авч байгаа иргэд маань зорьсон газар руу түргэн шуурхаа биш аюулгүй тайван очиход болох ёстой юм шүү дээ. Нөгөө нэг хурдан явж ирвөө гэхгүй сайн явж ирвөө гэж асуудаг гэдэгтэй адилхан тийм. Тэгэхээр ер нь одоо гэрэл шилжүүлэх гэдэг асуудал бол яа харахгүй орон нутгийн зам гэлтгүй хот дотор явж байгаа төртлийг мэдгдэх юм аа. Гэрэлтүүлэг багтай газарт бол тэгэхээр гэрэл шилжүүлэх та шилжүүлснээр одоо нөгөө зэрэгцээд ирж байгаа тээвэр эрсдэлтэй ямар одоо шалтгаантай нөхцөлтэй юм бэ гэдэг талаас нь таас нь тайлбарыг хэлж өгөөч. Тэгэхээр гэрэл төхөөл шилжүүлэх журам гэж байгаа л да. Ер нь бол орон нутгийн замд гарч байгаа тохиолдол одоо гэрэл шилжүүлэх хоорондоо бие биендээ хүлээцгүй хүндэлтгүй байдлаас болж гэрлийн галбанд орсноос мал амтан мөргөчлөө эсвэл бол замын хажуу руу онцлоо гэдэг дуудлага мэдээлэл хөвчлэн ирдэг ба. Тэгэхээр ер нь бол одоо бид хүн бол хяналт шалгалтыг тавьж байгаа. Манай жолооч нар маань бас тэр ирслэн гангараа байдлаар бас тэр ирслийн техник бүрэн бус байдлаар бас нэмэлт гэрлийг тавиад байдаг. Яагаад гэх юм бол одоо анзаарч байгаа орон нутгийн замд хөвчлэн гисно гэрэл дээрээ хийдэг. Энийг яг ямар зорилгоор ашиглаад байгаа юм бол манангийн шарны оронд ашиглаад байдаг. Энэ бол одоо цагаан гарын манан одоо цас бороо орсон тохиолдол бол манангийн шарыг л ажилладаг шүү дээ. Хэд л одоо сүүлийн үед урд хөшөөс оруулж ирсэн гисно гэрлийг энэ бол байгууллагын объектыг харуулах гэрэл байна. Энийг одоо тэрэгслэхэн техникийн бус байдлаар зориултын бус байдлаар ашиглаад орон нутгийн замд хасаад ингээ гэрлийн галбанд оруулж байгаа зүйл байгаа. Энэ дээр бас манай орон нутгийн хяналтын хэлтс бол орон нутгийн зам зэгтэйгийн хэлцүүд маань бол арга хэмжээ тооцож ажиллаж байгаа. Гэхдээ таны нэг үйлдэлээс бол цаана Эрдэнэ түүний аймнаас эрүүл мэнд болон таны тухайн тээвэрлэл явж байгаа хамгийн хайртай өмөрчин цуг явж байгаа шүү гэдэг. Гэрлийн стандарт гэж юу нэг байдаг бах те. Одоо хэд их хурц цагаан гэрэл бол яг нүдэн дээр оох, толон дээр нойх гэдэг юм бас гарах нэг шалтгаан болдог юм уу? Жолооч нарын нүд бүр ингээд харах өнцгөн өөрчлөгдөв. Зөв хүртээ буюу буруу өрөөлтөй хүртээ ирвэл гэрлийн тусгал бол өөр байдаг. Яг үйлдвэрснээсээ бол тусгал нь өөр байдаг. За дээрээс нь гэрлийн машин дээр бол яг гэрлийн одоо яг капотын цоглоор гэрлийн паарн дээр нь яг зориултын гэрлийнх нь вольтын хүртэл заагаад өгсөн байдаг. Хэд вэ? Ер нь бол одоо хөвчлэн бол
тухайн тээврийн хэслийнхаа гэрлийн үзүүлэлтээс байдаг. За ер нь суудлын автомашин бол нэг 60 вольтоос 80 вольтын хэмжээнд бол байдаг байтал хөвчлэн манай жолооч нар дандаа 100 вольтын гэрэл хийгээд байдаг. Энэ нь тухайн одоо цахилгааны масс үүсгэх тухайн тээврийн хэсэл. Дээрээс нь яг одоо зориултын бусаар л нэмэлт гэрэл тавьж байгаа байхгүй. Энэ нь гэрлийн гэлбонд орох нөхцөлөд үүсгэж байна. Яг одоо өөдөөс машин ирж байгаа тохиолдолд хэдэн метрийн зайд гэрлэл шилжүүлэх ёстой гэдэг стандарт бас дүрм журм бий юу? Ер нь бол 200-аас 300 метрийн зайд бол гэрлээ шилжүүлэх ёстой. Шилжүүлэх ёстой. Тэр тусмаа ер нь бол одоо гүйц төрүүлэх үйлдэл хийх гэж байгаа үед ард явж байгаа тээврийн хэсэлт өөдөөс ирж байгаа тээврийн хэсэлт зүүн ард тийшээ тохио өгжүүл сэрэмжлэл өгөх ёстой байдаг. За үүнтэй холбоотойгоор орон нутгийн замд бас зорчих хэсгийн 1-р энэн дээр ачааны автомашин төв буюу удаан хугацаагаар орхио явчихдаг. Ингээд нөгөө өөдөөс ирж байгаа машин харагдахгүйгээр тухайн саадыг тойрч хагч байгаа тослоор нэлээдгүй гардаг ба. Тэгэхээр энэ дээр бас заашгүй ослын зогсолт хийсэн бол ослын тэмдгийг орон нутгийн замд бол 30 метрийн зайд, суурин газар бол 15 метрийн зайд бол тавих хэрэгтэй байдаг. Энийг тавиугаас бас араас нь мөрөх тохиолдол нэлээдгүй ба. Тэгэхээр энэ мэдээлэл явж байгаа жолооч нар энэ дээр анхаарах хэрэгтэй шүү. Яагаад бас гэрэлтүүлэг дээр их зүйлийг асуугаад байна гэвэл орон нутгийн замын бас нэг гарч байгаа шалтгаан яа харахгүй юм байгаа юм. За тэгэхээр хот дотор хөдөлгөөн бол заараагүй. Гэхдээ хулдааны төвөдөд талаасны хулгай гээд орон байрны хулгай гээд их байна гэж энэ тал дээр хоёулаас эргээд мэдээлэл дэлгэрэнгүйгээр хүргэе. Тэгэхээр сар шин нэгдсэн арга хэмжээний хүрээнд бол ер нь бол цагдаагийн байгууллага, тээврийн цагдаагийн албаа, цагдаагийн 1-2 дугаар хэлтсүүдтэй бүх төргийн хэмжээнд бол хяналтчилгаалтай эрчимжүүлж байгаа. За бид хүн бол одоо ер нь бол сүүлийн үед гарч байгаа хулгай хэрэг бол тээврийн хэсэл ашиглахгүй хулгай хэрэг гэж баггүй болчлоо. Ер нь хөвчлэн бол дандаа тээврийн хэсэл ашиглаж байгаа. Тухайн бөгтөөс одоо орон байрны хулгай байсан ч гэсэн эд зүйлээ тээврийн хэсэл авч явж байдаг. Тэгэхээр энэ дээр бас хяналтчилгаалтыг төлхөө цагдаагийн 1-2 дугаар тавьж байгаа. За ер нь одоо халаасны хулгайн гэмтэрэгтэй тэмцэх чиглэлээр бол ер нь автобусны буудлууд дээр бол тухайн одоо хулгайн гэмтэрэгтэй тэмцэх хэлцийнхэн бол ажиллаж байгаа. Энэ дээрээс төлхөө яж байгаа. Тэгээд иргэд маань гол төлөө одоо орон нутгаас хот руу ирж байгаа тохиолдолд өөрсдийнхөө одоо авч явж байгаа эд зүйлээ нотломжтой байх хэрэгтэй. Малын махан бүтээгдэхүүн. За тэр тусмаа томоохон улдааны зах төвүүд дээр явж байгаа үед бас тээврийн хэслээ түгжих. За зорчих хэсгийн 1-4 үнэнд тохиолжлохгүй. Энэ дээрээс өөрөө үлдээж байгаа эд зүйлээ бас хараа хяналттай анзаарах хэрэгтэй. Тэгхгүйгээр бас ямар нэгэн байдлаар хүн захиад үлдээдэг нөгөөх нь эргээд нөгөө хулгайд одоо алдах эд зүйлүүд нь болоод байгаа зүйл учраас энэ дээр бас анхаарах хэрэгтэй гэдэг л. Одоо улирлаасаа шалтгаалаад автомашины халаагаад үлдээхэд хулгайлаад явчих гэдэг мэдээлэл бас байгаа юм. Энэ тал дээр тас мэдээлэл өгөөч. Тэгэхээр иргэд маань машина халаагаад үлдээгээд орхичдаг. Эсвэл ойрхон газар руу орохын тулд тээврийн хэслээ асаалтаа орхичдаг тохиолдол нэлээдгүй байгаа. Тэгэхээр энэ дээр бас тээврийн хэслийн одоо хулгай нэлээдгүй үүсэж байгаа. Ер нь тээврийн цагдаагийн алба болон цагдаагийн байгууллагын дээр бол хяналтчилгаалтыг тавьжилж байгаа. Тэгэхээр иргэд маань айлах одоо олон нийтийн газар болон эсвэл аж ахуй нэгжийн газар машина битээ асаалтаа орхиж байгаа ч тийм ээ. Эрсдэл маш олон. Тухайн тээврийн хэсэлт одоо хүүхдтэй үлдээсэн тохиолдол хүртэл байна. Асаалтаа орхисон арганд нь ороход л урагшаа очиод хүн тийм үү эд зүйл мөрөх тохиолдол нэлээдгүй учраас энэ дээр бас анхаарах хэрэгтэй шүү гэж. Ер нь одоо баярын өдрүүдэд согтуугаар тээвэр эргэсэлж олоодох тохиолдол энгийн үеэсээ ер нь хэд дахин нэмэгддэг юм бэ? Зарим мэдээлэлээр бол одоо бас согтуугаар тээвэр эргэсэлж олоодсон тохиолдол буурлаа хийн, зарим үед нэмэгдлээ хий. Яг цагаан сарын үед ямар байдаг? За ер нь бол 2018 онд Монгол улсын хэмжээнд согтуугаар тээвэр эргэлжлүүлсэн зөрчил гэх юм бол 25432 зөрчил бол илэрсэн. Энэ нь бол зөвхөн цагдаагийн хяналтчилгаалтаар шүү дээ, тийм ээ. За ер нь бол цаг үеийн байдлаас шалтгаалаад бол одоо шинэ жил гэхлээр согтуугаар тээвэр эргэлжлүүлэх зөрчил ихсдэг, тийм ээ. За сар шинийн баярын өдрүүд бол нэлээдгүй ихсдэг. Энгийн өдрүүдээсээ бол 40-50% бол нэмэгддэг. Хөл хөдөлгөөний замын ачаал ихсдэг. Энэ дээр бас тээврийн цагдаагийн албанаас болон Баянгол төвийн цанстай хэлцээс бол хяналтчилгаалтыг тавьж ажиллаж байгаа. Гол нь зөвхөн одоо цагдаа хэлтгүүгээр иргэд маань өөрсдөө хайнаас эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Замун хөдөлгөөний төвийн 27-гийн 2-ын бэтг заалт гэж байгаа. Үрдүжиглээ явж байгаа шүү дээ, тийм ээ. Замун хөдөлгөөний төв. Үүн дээр 3 дахь шидэгийг бас оруулаад өгсөн ба. Яагаад гэх юм бол одоо 2 хүн арх сутгуулах хундааны зүйл хэрэгэлсэн байжгаад нөгөөх нь яваад ямар нэгэн байдлаар ослоор өртчих юм бол тухайн цуг ууж исэн хүнийг бас татаж оруулахаар зүйл заалтанд оруулсан байна. Тэгэхээр баяр ёслолын арга хэмжээ тэмдэглэх гэр бүл найз нөхдөд явж байгаа тохиолдолд тухайн айлд ороод ирлээ, тийм ээ. Сар шинийн баярууд олон Монгол төмний уламжлалт өөр шүү дээ. Ахмад наснаа хүндлэх, тийм ээ. Уламжлал. Энэгээр буусны даруулга гэдэг юм уу, хоолны даруулга гэдэг байдлаар ёс заншлаараа нөгөө хундагтай арх өгөөд байдаг. Ингээд ямар нэгэн байдлаар
содуугаар явж байгаад хословоор гарч байгаа гэр бүлийнхаа гишүүдийг эрсдэлд учруулж байгаа тохиолдол өнгөрсөн оны цагаан сарын өдрүүдэд харьцуул байсан. Тэгэхээр мөн дээрээс нь ихгүй одоо аав сохтуу тэгээд хүүхдээ жолооч насан турш хүнд тэр хэсэг ажиллаж исэн хүртэл тохиолдол нэлээдгүй байсан л да. Тэгэхээр энэ дээр иргэд манаас анхаарах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна тийм ээ. Аливаа эрсдэл гэдэг чинь зам төрийн ослог гэдэг чинь таны нэг үйлдэлээс зам үйлдэлээр зөрөмжөрснөөс л гарч байгаа. За ярилцах цаг маань ер нь өндөрлөгтөө өгч чинь хоёулаа нэг хариуцлагын талаар ярил л да. Одоо согтуугаар тэрвэрсэж жолоодсон мөлийг хэдэн төгрөгөөр ямар шийтгэл оногдуулж байгаа яаж одоо тэр хүнд ойлгуулах талаас нь хийж байгаа. За ер нь бол согтуугаар тэрвэрсэж жолоодсон тохиолдол бол зөрчлийн тухай хуулиар бол 100 гэжээр тороож 400 гэжээр тороож нэг жилийн хугацаар бол их гасж байгаа. За тухайн эрхээ гасагтаад одоо их гасагдсан хугацаанд дуусаагүй сэргээгүй байхдаа юм уу жолоодох эрхийг үнэлэхгүй үедээ согтуур болгоны зүйлийг хэлсэн бол 7-оос 30 хоног шүүхээр баримтлуулж байгаа тохиолдол байна. Тэгэхээр энэ дээрээс иргэд маань анхаарах хэрэгтэй тийм ээ. Дээрээс нь нөгөө би сая хэлсэн байгаа зам хөдөлгөөний дүрмийн 27-гийн 2-ын бэдэг залт байгаа тийм ээ 3 жиштэй байдаг. Энэ хүн бол тухайн одоо эрсдлээсээ шалтгаалаад 100 гэжээр хүртэл торгуулын хамгийн бага 100 гэжээр эхэлж байгаа. За тэгээд дээрээс нь одоо эрсдэл одоо хүний аймнаас эрсдсэн ийм зүйл байх юм бол эрэггүй хариуцлага хүртэл татагдахаар байгаа. Тэгэхээр энэ дээр иргэд манаас анхаарах хэрэгтэй. Найз нөхдөдөө гудам зоонд харалцахгүйгээр битээ уунаар оролцуулаарай. Тэрвэрсэл жолоодох жоо, тэрвэрслийн үлдээгээрээ энэ дээр бас хянцлалт хийж байгаа. Ерөөсөө л хатуу хориулж байгаа. Иргэд маань анхаарах хэрэгтэй. Хулгайлах гэмтэргийн талаар. За хулгайлах гэмтэргийн талаар гэх юм бол иргэд маань өөрсдийнхөө одоо объект гэр сууц орон байранда төвжээ суурганд анхаарах хэрэгтэй. Хулгайн гэмтэр одоо иргэд маань явж байгаа тохиолдол бас хулгайлах болжшгүй одоо сайхан гэтэл цой 6 онгорхоо орхицсон. Тэгээд хулгаад алдчихлаа гэл нийгэм мэдээлэл өгчээсэн. Тэгэхээр зөвхөн цагдаагийн байгууллага гэлтгүүгээр бас энэ хулгайлах төрлийн гэмтрээс иргэд маань өөрсдөө урьдчилан сэргийлэх шаардлагатай. Хөршийн холбоос их сайн байх хэрэгтэй. Хөршийн холбоо сайн байх хэрэгтэй. Дээрээс нь өөрсдийнхөө эд зүйлүүдийг бас анхаарал татах зүйлүүдээр бас ил байлгаж болохгүй тийм ээ. Даалт их цой цурган дээр анхаарах хэрэгтэй. Сар шинийн баярын өдрүүд дэр гэх юм бол иргэд маань одоо хамаатан садангаараа яг айл гисэн явцдаг гэр нь эзэнгүү үлдэг. Энэ үед бас яг тухайн өөрийнхөө эзэмшлийн эд зүйлийг маш сайн харуулах хямралтай юм уу? Цой цурган дээр анхаарах хэрэгтэй гэдэг. Дээрээс нь хөршийн холбоо маш хэрэгтэй байна. За тэгээ бидний ярилцах цагийн төрөд өндөрлөж байна. Студид ирж ярилцсан танд маш их баярлалаа. За баярлалаа та бүхэн ч гэсэн. Та бүхний ажил амжилт хүсье. За. Ярилцлагатай хамт байсан үзэгчдээ баярлалаа. Маргааш ярилцах цагаар цагийн асуудлаар үзэгч та бүхэнд мэдээлэл